За 2014 онд нээлттэй хийж идэг хүртэл үргэлжлэж байгаа Жожогийн хацралтай хавьтай өгдөг буюу одоо Jojo's Bizarre Adventure гэдэг аниме маань 7 дугаар сизон буюу за Steel Ball Run гэмээр аниме маань 4 сарын 12-нд буюу одоо 7 хоногийн дараа нээлттэй хийх гэж байна. За тэгээ үүнийг хүлээж байгаа маш олон фэнүүд төрөөс байгаа байх. За тэгээ энэхүү аниме дээр нь болохоор өмнөх үүдв төдийд нэх холбоо байхгүй л явдал гарна. Нэгс бол ремейк за rewrite хийсэн гараа бол гах байхаа тийм ээ. Шинэ universe задлж байгаа энэ хөлбөр. Өмнөх та одоо JoJo Part 1-ээс 6 хүртэл үзчихсэн бол энэ ч бол одоо нэг одоо bloodline гэдэг. Одоо нэг юуны JoJo-гийн Jonathan-аас эхэлж байгаа тийм. Тэгээ Jonathan-аас эхэлж байгаа. Тэгээ одоо яг юун дээр бол Johnny гэдэг дараагийн 7 дахь JoJo маань Johnny гэдэг нэрээр гарна. Тэгтээ бол өмнөх дөрүүдийнхаа өмнөх сурлуудынхаа нэрнүүдээр нь хадгалж өгч байгаа гэдгээр бол айгүй онцлогтой. Тийм, ерөнхийдөө бол Part 1-ийг үзчихсэн хүн байд. Jonathan Joestar-ын тал дээр бид нар мэддэг баг. Ерөнхийдөө Steel Ball Run болохоор бүр ингээд universe дахиад шинээр эхлүүлж байгаа хөлбөр нь. Тэр одоо энэ дээрээс одоо Jonathan-гийн universe дахиж эхлээд Johnny орж гарч байгаа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө болохоор манай одоо алдарт малгайтай хийж чим шиг харагддаг үнж дээд Zeppelin маань бол ерөнхийдөө Gyro Zeppelin гэдэг хөгжилтэй дүрээр гарч ирнэ. За тэгээд эсрэг дүрд маань бол ерөнхийдөө бол манай Trump-ийн боплогдсон хөлбөр бодлоо. Аны Valentine нэрээр энэ бүр сонирхтой хоёр вилэнтэй тийм зүйл. Тэгээд аль нь баг вилэн тэгээд одоо юу ч хийдэг Valentine ч баг тийм анти хиро маань дүр болоо. Тэгээд одоо манай Dio Brando ч нь болохоор ямар нэр вэ? Dio гэж байгаа. Diego Brando. Diego Brando. Энд Dio нэрээр үзэж байгаа. Тийм бас өмнөх Dio-тойгоо ч юм ба. Тийм дөрвөдөр хад тийм. За тэгэхээр одоо энэ хүртэл ингэж хүлээс суусан хүмүүс барилаа. Одоо тизер болгож юм болж байна. За тэгээ дараагийн цувралаар ерөнхийдөө бид хоёулаа энэ стил дээрээ бариад ерөнхийдөө нэг part 1-ээс part 6 хүртэл за юу гарсан бэ гэдэг дээр ярина. За тэгээ 7-гийн спойлер одоо хэрэггүй бах уу? Орог гарч байгаа юм чи тий. Яг уу 7-гийн спойлер одоо ер нь гарах юм чи. 8-ыг одоо яг ярьж байгаа юм аа. Дүр-дүрээр нь яг салгаж шие. Тийм subjective quality бол нөхдөд юм ээ. Яа тэгээ задвсаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Аникоди. Хөтөдөө хөөрхөн жаалаа да. За peace.